3 сарын 7-нд бид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан Women in Tech Mongolia болон She Trades Mongolia, GSI Mongolia, Women Club-ийн хамтран зохион байгуулсан Empowering Women арга хэмжээнд оролцсон байгаа. Энэ арга хэмжээнд оролцсноороо бид мэдээ цаашдаа бидний амьдралд маш олон саад бэрхшээлүүд гарч ирнэ. Гэхдээ хийж байгаа зүйлдээ тууштай, орлоготой хичээнгүй байх юм бол хаана хүрч болох вэ гэдгийг ойлгуулсан маш гайхалтай илэрхийлүүдийг сонссон байгаа. Энэ арга хэмжээнд би илэрхийлжээр оролцсон. Тэгээд анх санал ирэхэд нь маш их айж исэн ч гэсэн би Монголын хөтөлбөрт тэнцнээсээ хойш хүн ер нь ямар зүйл дээр өөрийгөө сорж үзээд хийж үзээгүй ч гэсэн оролдоод үзэх хэрэгтэй байна гэдгийг ойлгож авсан болохоор илтгэл тавьсан. Манай охтууд маань хийж хэмжээд илтгэлээ маш амжилттай тавьсан гэж би удаа бодож байгаа. 3 сарын 17-ны үйл ажиллагаагаар бид нэр керамик урлал хийсэн. Миний хувьд бол би ширээн дээр сууж агаад зуурсан керамикаа хүссэн хэлбэртэй оруулж хийдэг аргыг сонгож үзэгний сав хийсэн. Маш их мэдрэмж, урд үе бүтээлч байдал шаарддаг юм лээ. Хүн болгоны хийж байгаа арга барил, загвар дизайн тухайн хүний онцлогийг тод гаргаж ирж байсан. Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан бид бие биенээ илүү сайн мэдэж илүү татан болсон. Бидэнд маш их сайхан дурсамжуулдээсэн гоё үйл ажиллагаа болж өнгөрсөн. Бид бүгдийг дэмжиж байгаа та бүхэнд маш их талархаж байна. 3 сарын 21-нд Кансатын хэлэлцүүлэг болсон. Тэр хэлэлцүүлэгт хүслэн мөнгөнөө 2 маань Кансат тэмцээний урьдчилсан тайлангаа тавьсан. Тэрний дараагаар бид тэмцээний бэлтгэлдээ орсон. Arduino дээр код бичээ тэр кодоо ажилуулж үзсэн. Өмнө нь зүгээр энгийн C хэлмэлтээр код бичиж үзчихсэн ч гэсэн Arduino дээр агаарын даралт, температур жигшил гэх мэтийн зүйлүүдийг хэмждэг тийм код бичих арай өвөрмөц гой санагдсан. Тэгээд яг тэр кодоо ажилуулад үзэнгүүд агарын ингээд 70 төвшнөөс дээш ингээд хэмжээг нь гаргаж өгөөд даралтаа хэмжихийн тулд тэгээд бас дээрэс нь ингээд температураа ажиллаж гин үгүй юу гэдгийг, температурын хэмжигч нь ажиллаж гин үгүй юу гэдгийг үзгээд өөртөө бас ингээд гараараа ингээд барьж утсан. Тэгсэн чинь жигнэсээ яг хүний биеийн дулаанаар ингээд багаар нэмэгдээд явсан. Тэр нь аюу хөөрхөн сонирхолтой байсан. Бас бид нэр хардверийн ажлаа эхэлсэн. Хардверийн ажил эхлэхэд амар догтлолтой байсан ч гэсэн жоохон айдас бас байсан. Гэхдээ яг хийгээд үтсэн чи айгаад байх юм байгаагүй. Багш маань намайг чи харин цэвэрхэн хийж байна штэ гэж хэлэхэд нь үнэхээр их баярлсан. Тэгээд бас дээрс нь багш сараа бид 3 шүхрийнхэн туршилтыг хийж үзсэн байгаа. 4 сарын 1-ний цас бодорсон тэр нэгэн өдөр бид компани танилцуулгын аяллаар Мизорн дээр очисон. Мизорн нь UB-Cap, UB-Eats, тэтгэлэг, Mentor Hub, After School, Trailings гэх мэт маш олон том төслүүдийг амжилттай хэрэгжүүлж яваа компани юм. Мизорны хамт олон үнэхээр мэрэгжилдээ үнэнч, мэдлэг туршлагатай, шинийг санаачлагч хамт олон гэдэг нь хэлж ярьсан хийсэн бүтээснээс нь илт мэдрэгдчихсэн. Мизорны дотоод дүрм журам, яман хандах хандлага нь бусад компаниудаас огт өөр өвөрмөц соёлтой компани байсан. Ямар нэгэн хайрцагт баригдахгүй хөнгөн хөгжилтэй уур амьсгалтай ажилчдаа маш их анхаарал тавьдаг маш гоё компани байсан. Тэнд очиж үзээд ирээдүйд би ч бас чадварлаг инженер болоод ийм гоё компаниудад ажиллахыг маш их хүсэж хүсэл тэмүүллийг минь маш их бодраасан. Магадгүй бид нар өөрсдөө ийм гайхалтай компанийг байгуулах чинь билүү. Би 4 сарын 16-нд их сайхан ментортой уулзаж амьдралд минь маш их хэрэг болох зөвлөгөөнүүдийг авсан. Миний өөрөө ч мэдээгүй анзаараагүй байсан давуу тал болон сул талыг минь хэлж өгч цаашид яах ёстой талаар маш үнцэнтэй зөвлөгөө өгч сэтгэлийг маань уудлуулж зүрхнээсээ ярилцсан яриа болсон. Одооноос юу хийх хэрэгтэй вэ гэдэг маань маш тодорхой болоод ирсэн. Энэ ярианы дараа их сайхан ментортой үнэхээр их талархлаа. Их сайхан багштай ментор уулзалт хийсэн. Багштайгаа ярилцахаар цаанаасаа үнэхээр дотн мэдрэмж авдаг, Монголын нэрийг өндөрт мандуулдаг олон эмэгтэйчүүдийн нэг мундаг хүнээс зөвлөгөө авч ярилцсан нь надад үнэхээр талархууштай байгаа. Тийм болохоор би Монголийнхандаа үнэхээр их баярлаа гэж хэлмээрэн, чин сэтгэлээсээ баярлаа гэж хэлмээрэн.
Надад тэр нэг цаг үнэхээр бага хугацаа санагдсан ч гэсэн дахиад зөндөө юм ярмаар санагдсан ч гэсэн багшаасаа олон юм мэдэж авсан, өөрийнхөө санаа зовж явдаг нөгөө үргэлж ингээд сэтгэлд хөндөөрлөж байдаг юмаа хэлээд асуугаад ярилцсан чинь багш маань зөвлөгөө өгөөд өөртөө болсон юмаа хэлээд ярилцаад явах нь үнэхээр гоё санагдсан. Цаанаасаа л үнэхээр дотн мэдрэмж аваад өөртөө юу болохгүй байх гэд тэр юмнуудаа бүгднгийн нэгээ гаргаад ярилцсан. Их сайхан багштай уулзаад бид өдөр тутамдаа ямар нэгэн зүйлийн төлөө гүйсээр хагаад яг тэр явцдаа өөрийгөө марчдсан юм шиг надад санагдсан. Тэгээ өөртөө жаахан ч гэсэн хугацаа гаргаад йог хийдэг ч юм уу, уулан талхдаг ч юм уу, тиймэрхүү зүйл хийх хэрэгтэй юм байна гэдгийг бас ойлгосон. Бас үүнийхээ хажуугаар яаж үр ашигтай, үр дүнтэй сурах вэ? Цагийн менежментийг хэрхэн зөв зарцуулах вэ? Гэх мэт маш олон зүйлсийг ярилцсан. Тэгээд инээсэн, баярлсан, уйлсан, бас маш их урам зориг авсан гоё яриа болж өндөрлсөн. For 2 months, we were attending Santis intermediate level English class. Santis English programs and materials were very life-oriented and very easy to understand. It was great to have Miss Hishigma as our teacher. She was so nice and interesting person. We learned a lot from her and had some nice time with her. We took our final exam at 15th of April and graduated. Thank you, Santis, and we all love you, Teacher Hishigma. And thank you, We Mongolia, for giving us this chance to improve our English skill.